Тэгэхээр ингээ шар байх хэвээр. Гэтэл энэ бол ингээ ногоорцсон байна те. Тийм бүдэг ногоон тийм энэ бол баг гүн ногоон шахуу. Тэгэхээр энд бол энэ хоёр дээжинд аль алинд нь гидсний савханцар бактери байна гэсэн үг. Тэгэхээр эхний ээлжинд бол тэнд байгаа тэнд ерөөсөө тэр нөхөн гарц чинь Баян Монгол хорооллын ахлын нөхөн гарц гэдэг чинь 26 дугаар хороо 36 дугаар хороо гэдээ баг тэнд баг 40-50 мянган хүмүүс байдаг те. Тэндээс өдөртөө хэдэн мянган хүмүүс ажил руугаа сургууль руугаа явж байгаа. Тэгэхээр тэнд анханасаа ерөөсөө тэр нөхөн гарц дотор ус тогтдоггүй болгож инженерингийн шийдэл хийх хэрэгтэй. За үнэхээр боломжгүй бол тэр тогтоход нь заавал тэр усыг нь туучхгүйгээр жоохон гүүр маягийн болгоотой нөхөн гарцсан дотроо тэгж түвшний өндөр гаргаж иж заавал хүн тууч шаардлагагүй болох хэрэгтэй гэсэн үг. За тэр мэдээ зөвхөн тэр тухайн нөхөн гарцын асуудлыг ярьж байна те. Гэхдээ гол мессеж нь энэ бол маш олон газар хит газар ингээд авж байгаа дээжүүд дээр бүгдэн дээр нь гидсний савханцар бактери байгаа болохоор гол мессеж нь энэ борооны дараа тогтсон шалбаагийг бол бити туучиж яваарай гэсэн гол мессеж байна. За тэгээ хэрвээ туучсан бол гараа сайруудаараа хөлөө савгаагаараа гэсэн. За тэр уснаас сая дээж авсан снүүштэй савханцар бактерийн дээж авсан.